Сайн байцгаана уу? Уран гал эмнэлгийн яран сувилагч цэцгээ байна. Хүүхдээ хэрхэн хөхүүлэх, хөхний арчилгааны талаар зөвлөгөө өгье. За одоо хоёулаа хүүхдээ хөхүүлж үзье. Хүүхдээ эхлээд хөхүүлэхдээ байрлалаа сайхан зөв суугаад одоо хүүхдээ ингээд ингэр дээрээ тавиад энэ гараараа хөхөөн барина. Өө зүйтэй. За. Дөрөв ургаан дагавраа хийчих. За эндээсээ хүүхдээ барина. За ингээд сайхан том дээрээс ингэж бүр сайхан дээрээс нь ингэж зүйтэй. Ингээд том хав гэж өнгөлөх хэвээр ахаа сайхан том зүйтэй маш сайн. Яг ингээд чэжээ сайхан сул ингээ бие сайхан сул тавьж өг. Бити биеийн чангалаад айл болохоор сайхан тайван суу. Толгойг ингээд барь. Чи өөрөө жоохон гидгиш минь зүйтэй. Тэгээ айл болохоор минь хүүхдээ сайхан тайван задгаа байлгаж агаад хөхөл хүүхд нь итгэвтэй хөх ёстой шүү. Даарахгүй. За. Ингээд энэ гөхний толгойг том өнгөлөхгүй бол лав өнгөлөхгүй дутуу гөхүүлчих юм бол гөхний толгой хорсон, хагарна, хүүхэд маань ургаан олж авч чадахгүй учраас яг ингэж гөхүүлэх ёстой шүү. За юу. Тэгээ хоёр хөхөө хоёул ингэ ээлжлээд аль болохоор ойр ойрхон хөссөн үед нь гөхүүлжээж ээжийн маань хурдан дараагийн сүү орох ёстой. Хэн сайн гөхүүлэн тэр ээж хурдан сүүтэй олно. Юм гарахгүй байгаа, энэ өвдөд байгаа гэдэг чинь буруу гөхөлттэй холбоотой аль болохоор чи хүүхдээ ойр ойрхон гөхүүлнэ шүү. За эхчүүдэд маань түгээмэл тохиолддог хөх яагаад зангирдаг вэ? Хүүхдүүдээ буруу хөхүүлснээс, хүүхдээ дутуу амлуулснаас, байрлалаа буруу сонгосноос хөх зангирнаа. За одоо хөхнийхэн толгойг дутуу хөхүүлснээс болоод хөх зангирсан байна. Тэгэхээр мэдээ хөхөө энэ зангираагаан гаргахын тулд 4 хуруугаан доогууraa тавиад зүйтэй эрхээ уруугаа дээх нь тавиад ингэж биерүүгээ шахсан сүүгээ ингэж шахаж ингэж саан шүү. Энэ хөдөлгөөнөөр эргэн тойрон зүйтэй. Яг ингээд үр дүнтэй гөхцөн бол гатуулахгүй үр дүнгүй гөхүүлсэн учраас зангирсан тохиолдол нөгөө гараараа бас өхөөм саадах 4 уруугаан доогууraa хийгээд зүйтэй. Хөх чинэрсэн тохиолдолд хүүхдээ зөв хөхүүлэх, байрлалаа зөв олох, аль болохоор лав гүйцэд хөхүүлэх, гөхөө саах шаардлагатай.